дараагийн бичлэгтээ давтаа морил. За өнөөдөр өөрийгөө үнэлэх үнэлэмжийн тухай хуваалцъя гэж бодож байна. За юуны түрүүнд хүн яагаад өөрийгөө үнэлэх үнэлэмжээр ингээд жоохон сул доогуур байгаад байдаг вэ гэж та нар юу бодож үзсэн үү? Би ингээд энэ тухай бүр нь юу гэж бодсон гэхээр өөрийнхөө хамгийн сул талыг бүгдийг нь мэддэг цорын ганц хүн бол ерөөсөө бид нар өөрсдөө юм байна. Тийм учраас жоохон өөрийгөө дутуу үнэлэх ч юм уу сул доогуур үнэлэх тийм болоод идэг юм шиг байгаа байхгүй. Гадна талдаа хичнээн бид нэр өөрийгөө үнэлээд би бол өөртөө итгэлтэй гэд ингээд бодоод яваад идэг боловч цаад дотор хүн яах вэ? Чи ийм штэ одоо юу гэдэг нь чи ийм зүйл чадахгүй штэ. Чиний нэг ийм зүйл чинь таалагддгүй үсттэй онцгүй штэ гэд ингээд биднэрт тэр цаагаараа хилээд өгөөд идэг. Тэрийг бид нар өөртөө хамгийн их мэдээд яваад идэг. Тийм учраас хүн өөрийгөө үнэлэхдээ жоох ингээд сул доогор байгаад идэг юм шиг санагдсан. Тэгтээ энийг би бол ерөөсөө буруу зүйл гэж бодохгүй байгаа байхгүй юу? Ингэж өөрийнхөө сул талыг мэджээн гэдэг харин ч зөв сайн гэж бодож байгаа. Мэдхгүйгээр өөртөө итгэлтэй байгаад өөрийгөө үнэлээд ивэл бас нөгөөтэй өөр хэцүү болчих штэ. Бусад хүмүүсийг болохоор бид нар зүгээр яг өнгөн талаас нь хараад гаднаас нь хараад дүгнжийдэг учраас сул талыг нь тэр болгон мэдэхгүй байдаг болохоор зарим тохиолдолд хит өндрөөр хүнийг үнэлээд бас буруутгах өөртөө ингээд хохирол амсах юм уу хит итгэгч гэдэг юм уу ингээл янз бүрийн зүйлүүд гарч идэг. За тэгтээ би өөрийгөө үнэлж гин би өөртөө итгэлтэй байна гэд би мундаг би гоё гэл ингээл өөрийгөө хуураад ах бас зүйл ерөөсөө биш. Нэг хэсэг ингээл маш их тийм өгнүүд одоо ч гэсэн яг явж лээдэг л тий. Би мундаг, би гоё, би үзэсгэлэнтэй, би сайхан, би ямарч гэдгийг одоо ингээл үг хэлээд өөртөө ингээд үгээр өөрсдийгөө гоё байлга гэл тэгдэг. Тэгтээ нэг тийм бууж өгдгөө өгнүүд бас байдаг штэ. Яг тэрэн шиг ингэж бас хий худлаа өөрийгөө хуурах гэдэг зүйл бас нөгөөтэйгөр айгу онцгой санагддаг байхгүй юу. Тэгэхээр энэ яг нь эрэг үг хэлж өөрийгөө яг эрэг байлгах тэр сэтгэл зүг би болгож байгаа нэг юм аргал болохоос ингэж хэлээд өөртөө итгэлтэй болчин ч юм уу өөрийгөө үнэлдэг болчин гэсэн зүйл бас биш байгаа юм л да. Жишээ нь одоо би мундаг гэл дандаа өөрийгөө магтаад байдаг байлаа гэж бодъё л да тий. Ямар нэг алдаа ямар нэг чадахгүй зүйл гарч ирэхэд би мундаг гэд хэлээд ингээд байгаад чадахгүйтай адил боддоор өөрийгөө үнэлж сурах гэдэг бол ерөөсөө хамгийн чухал санагтаад байгаа. Тэгэхээр өнөөдөр би өөрийгөө үнэлэх үнэлэмж гэд ярихаараа лаг мундаг байхыг ерөөсөө ярихыг хүсэхгүй байна. Би ч гэсэн өөрөө яг төгс биш. Зүгээр л яг байгаагаараа өөрийгөө хүлээн зөвшөөрөөд ингээд явж байгаа юм баггүй юу? Одоо юу гэдгийг би үзэсгэлэнтэй, би сайхан, би гоё гэж хэлдэг өгнүүд ч гэсэн ерөөсөө хүнд яг өөрт ингээд наалдаж өгөхгүй тохиолдлууд ч гэсэн байдаг. Тийм болохоор эрэг гоё мэдрэмж авъя гэж ивэл яг өөрт ингэж наалдж ивэл хэлж болно тий. Наалдахгүй бол өөртөө тохирох гоё өөр өгнүүдийг бас олж хэлүүлэх зүгээр юм шиг санагдаад байдгийг. Ингэж одоо өөртөө тохирохгүй худлаач юм шиг өөрийгөө хуураад байгаа үг хэлэхээс илүүтэйгээр үнэн би гэдэг хүнээ мэдэх хамгийн чухал. Тэгээд үнэн би гэдэг хүн яг ямар юм бэ гэдгээ мэдчих юм бол өөртөөгөө зөрчилдөхөө болно. Хэлж байгаа үг маань ч гэсэн өөрт маань наалддаг болно. Тэгэхээр илүү өөрийгөө үнэлдэг болно гэсэн үг байхгүй юу? Хамгийн чухал нь өөрийгөө яг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэсэн үг. Надад ямар сул тал байдгийг, надад ямар сайн тал байдгийг, би энийг чаддгийм байна, энийг чаддгүй юм байна. Дээрэс нь миний нэг энэ зүйл чинь маш гоё шүү дээ. Энэ зүйл маань надад таалагддгүй. Гэхдээ би өөрийгөө улам анхаарад хайрлаад явъя ч гэдэг юм уу те. Миний нэг бодол хүн өөрийгөө магтаж сайшаагаад гоё үгээр хучих тусам, гоё үгээр булах тусам эгоогоо улам бас том болгоод тэжээгдээд юм шиг санагдтыг. Одоо хитрхи их юу гэдгийг өөрийгөө би чаддаг, би гоё, би мундаг, би өөртөө итгэлтэй, би өөрийгөө үнэлдэг гэд ингээд ах тусам хүн бас өөрт байгаа тэр эго гэдэг зүйлээ улмал ингээд том болгоод тэжээгээд идэх учраас бас нэг талаараа аюултай. Яг үнэндээ өөрийгөө өндрөөр үнэлж сурахын нөгөө тал нь юу гэдгийг гэхээр өөрийгөө бага үнэлж бас сурах юм шаардлагатай гэсэн үг. Би чинь ийм юм чаддгүй штэ. Энэ дээр би бол үнэхээр суул штэ гэж ингэж өөрийгөө багаар бас үнэлж чаддаг байх гэдэг нөгөө талаараа бас өөрийгөө үнэлж байгаа нэг үнэлэмж гэж би бас бодоод байдгийн. Гэхдээ миний энэ харах өнцгтэй хүмүүс бас нийлэхгүй ч гэж магадгүй л дээ. Өөрийгөө өндөр үнэлж өөртөө хит итгэлтэй байхаас илүүтэйгээр өөрийгөө хүндэлдэг, үннээр нь яг өөрийгөө хайрладаг байх гэдэг л хамгийн чухал юм байна да гэж юу боддог болсон. Тэгэхээр нэгдүгээрт ерөөсөө бид нар юу хийх хэрэгтэй юм бэ гэхээр хамгийн анхны эхний үе шат бол өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрнө. Тэгээд өөртөө
би зүгээр энэ байгаагаараа л ерөөсө хангалттай гэж өөрийгөө хүлээж авахыг хэлж байгаамаа. Заавал хүн ер нь мундаг лаг байх ч алуугүй штэ тий. Алдаа гаргасан ч, зөв юм хийсэн ч, буруу юм хийсэн ч, чадсан ч чадаагүй ч, хүчтэй байж чадсан ч, сул дараа байж. Ерөөсө энэ бүгд ерөөсө аль нь ч байсан зүгээрээ би ийм л хүн гэд ингээд өөрийгөө хүлээж авах гэдэг л хамгийн чухал. Ингээ хүлээд авчих юм бол маш гоё тайван амьдралыг өнгөрөөж чаддаг гэж бодож जैन. Тэгээд өөрийгөө чухалчилж, хайрлаж, хүндэлж чадж байгаагийн хамгийн том хэлбэрээ гэж хэлмээр байна. Заавал өндөр үнэлгээ авах шаардлагагүй гэдэг зүйлийг ч гэсэн бас хүлээж авах хэрэгтэй. Заавал ингээд магтуулаад сайн байх алуугүй те. Тэгэхээр бусдын тэр өндөр үнэлэмжийг заавал авах гад ингээд хичээгээд авах шаардлага байхгүй, өөрөөрөө байхад л хангалттай гэсэн үг. Өөрийнхөө чадах хэмжээнд л бүх зүйлийг хийдэг байх хэрэгтэй гэсэн үг. Одоо би ч гэсэн ажил дээр бас яг тэгдэг болсон байхгүй. Өмнө нь бол магтуулчих гал энэ төр бас хийдэг үе байсан. Гэхдээ одоо бол ерөөсөө зүгээр өөрийнхөө хэрэг хэмжээнд өөрийнхөө чадлаар хийдэг болсон гэсэн үг. Тухайн өдөр ядарсан байвал хагас хичээдэг ч юм уу те. Нэг тиймэрхүү зүйлүүд ч гэсэн өөртөө хийдэг болчоор өөрөө ингээд ядрахгүйгээр ажлыг бас хийдэг болчин. Тэгэхээр өөрийн сэтгэл зүй хүртэл ингээд дагаад маш тайван амгалан гоё болоод ирдэг байхгүй юу. Нэг хөвгөлтөй жишээ байна л да. Амтан хараад бид нар чи ямар хөөрхөн юм бэ гэл ингээл яриад өхөрдөд идэг штэ тий. Тэгтэл тэр жижигхэн хөөрхөн одоо гүйлэг ч юм уу, хурах ч юм уу, ишиг ч юм уу тэр амтанд одоо яг ямар үнэлэмж, ямар үнц нь байгаа яг үнэндээ тий. Тэгтэл тэд нар зүгээр ингээд оршоод байж байгаагаараа бусд хүмүүсээс ямар хөөрхөн юм бэ гэд ингээд тэр гоё хайрыг авч чадчих штэ зүгээр оршоод байгаагаараа. Тэгэхээр бид нар хамаг чадлаараа хичээгээл өөрийнхөө юу гэдгийг те хамаг эрт хүч энерги бүх юмаа гаргаад ч ингээд үнэлүүлэхгүй тохиолдол байдаг штэ. Яагаад тэгж хичээх шаардлагатай юм бэ гэж бас бодоод үзээрэй. Хит их бусдаар үнэлүүлэх гэж өөрийнхөө эрт хүч одоо энергийг шавхах ер нь шаардлагагүй юм шиг надад санагддаг болсон шүү дээ. Тих тусам яадын хүн бусдын тэр үнэлэмж магтаал одоо бусдын тэр өндөр шаардлагын төлөө өөрийгөө маш их гээж идэг юм шиг санагдсан. Тиймээс ерөөсөө л би байгаараа хангалттай өөрийгөө хүндэлж хайрлсан би гэдэг хүн л хамгийн чухал юм. Ингэж бодож чадсанаар дараагийн үе шат руу урагшлан ахина гэсэн үг. Хамгийн ихний алхам бол ерөөсөө өөрийгөө байгаагаар нь үнэлж чадах энэ алхам байна. Хоёр дахь алхам руу орохын тулд энэ алхам бол маш чухал. Тэгээ хоёр дахь алхам болохоор өөрийгөө шүүхгүй болж чаддаг гэсэн үг байхгүй юу? Шүүхгүй өөрийгөө ер нь дарамтлахгүй болчихдог гэсэн үг байхгүй юу? Эргэн тойрны хүмүүс баг байхаас л тоглоом шоглоомор тий ер нь хүүхдүүдийг нэгнээ бүгд л их шүүжээдэг. Одоо том болсон анжигс тэр байдлаараа явсаар хагаад амьдрал дээр насан турш анжигсан бид нар бүгдээрээ ерөөсөө нэгнээ шүүх ёстой юм шиг ингээд бодчихдог. Тэр нь бид бүгдийн сэтгэл зүйд маш их нөлөөлж идэг юм шиг байгаа юм л да. Жишээ нь жоохон том битэй хүүхдэй л гэж бодоход эргэн тойрных нь тий ах эгч найз нөхөд анги хамт олон том битэй гэж очилдог. Тэнгүүд тэр том биенээс ичдэг болдог. Гэтэл тэр том битэй хүүхд өндөр бол одоо сакс спортоор хичээлдэг ч юм уу гэл ингээл өөрийгөө үнэлж чадах юм бол илүү боломжууд хүртэл байж байгаа байхгүй юу. Тэгэхээр ийм одоо юу гэдгийг нэгнээ шүүмжилж хэлсэн зүйлээс болоод өөрийгөө үнэлэхгүй шүүмжилж харах хандлага хамгийн их биднэрт ингээд суудсан байдаг юм шиг байгаа юм л да. Тэгэхээр энэ шүүхгүй байх гэдэг энэ дараагийн үе шат бол өөрийгөө жаашлахгүй байх хэрэгтэй юм аа л гэсэн үг. Ялангуяа ингээд хүүхд байхад хамаатны ойр тойрны ах эгч нар ингээд бага насны хүүхдүүдийг ер нь бол тий арьс өнгө, хар бор, өндөр нам бүдүүн гэл ер нь янз бүрээр хэлж идэг байсан. Бидний үед одоо ч гэсэн ер нь мэрсэр бас харагддаг тийм юм гэл ингээл биэнд нь хүрээл цогч аваал ч юм уу. Энэ ер нь бол маш буруу гэж боддог. Тэгэхээр ах эгч нар насан турсан хүмүүс, том хүмүүс, анги хамт олон найз нөхөд нэгэндээ үгээ ер нь маш бодож хэлж явах хэрэгтэй юм шиг санагддаг. Тэр нь ингээ өөрсөнд нь яг хөвгөлтөө нэг муу юм бодохгүй гэж бас болно л доо. Тэгтэл нөгөө хүүхдийн сэтгэлд маш том тийм шарах үлдээж идэг байхгүй юу? Тэр шарах сэв суулгаж ийн гэдэг чинь тэр хүүхдийн ирээдүйд тэр хүүхдийн сэтгэл зүйд маш том толб болж идэг гэсэн үг байхгүй юу? Өөртөө итгэлийг нь маш бага болгож идэг, цул дорой болгож идэг. Хүүхдүүдэд ялангуяа үгээ бид нар ер нь маш зөв хэлж ярьж хэрэглэх хэрэгтэй санагддаг. Яг хүн бүрт өөр өөрийн батан одоо нөхцөл байдал байгаа л да тий найзаасаа сонсон нэг үг толгоноос салахгүй би юм байна штэ гэж боддог ч юм уу. Аав ээжээсээ сонсон нэг үг би угаасаа л ийм хүүхд юм байна гэж боддог ч юм уу тий. Одоо хиттэй ямар хүн байхаас үл хамааран өөрийгөө
шүүхгүй байх, бусдад бас шүүж үг хэлэхгүй байх гэдэг зүйлийг ингээд бид нар бодоод явчих юм бол нэгэндээ ч өөртөө ч хэрэг болж байгаа том тус гэж бодож байна. Харин чадахгүй зүйлээ мэдээд те өөрийгөө хөгжүүлээд өөртөөгөө хамт урагшлаад бусдаа заасургаад зөв юм дээр нэгэндээ юм хэлээд явна гэдэг бол хамтарч сайхан байхын нэг зүйл шүү дээ. Бид нар нэгэндээ юм хэлэхдээ юу дандаа шүүж хэлэх гээд байдаг. Хүмүүс ийм юм чаддгүй юм уу ч гэдэг юм уу те ийм арчаагүй штэ ч гэдэг юм уу. Ерөөсөө ингэж нэг тийм шүүмжлэлээр хэлэх гээд байдгээ арай өөрөөр нь хэлдэг болвол зүгээр юм болов уу гэж бодож байна. Жишээлбэл багасаа юу ч чадахгүй гэдэг үг сонсч өссөн байлаа гэд бодъё л доо тий. Ер нь бол юу ч чадахгүй гэдэг үгийг хүүхдүүд нэлээх сонсдог. Би ч гэсэн сонсчихсан ийм чадахгүй гэл тий юу ч чадахгүй гэл. Тэр нь том болсон ойноч гэсэн ингээд бидний сэтгэл зүйд бичлэг болоод ер нь их хураагдаад хадгалагдсан байдаг юм шиг байгаа юм л да. Тэгэхээр ажил дээр гарсан ч гэсэн нэрэл би чадахгүй юм биш тий гэдэг тэр нөгөө өөрийгөө дардаг чадахгүй байх тэр мэдрэмжүүд ингээ яваад идэг. Тэгэнгүүт тэрийгэ ил гаргахгүй тулд маш их хичээж эхэлдэг. Хитрхийн доторх хүнээ нуугаад гадна талдаа маш их юмыг чаддаг юм шиг ингэж байх гэж бас хичээдэг болчихдаг юм шиг байгаа юм л да. Тэгээд ингээд нөхөн жоохон шүүмж хэлэхээр тэрийг ингээд зүгээр хүлээгээд авч чадахгүй уурлаж бухимдаж стресс хүлээж авдаг талууд хүртэл гарч ирдэг байхгүй юу. Тэр энэ маань ерөөсөө нөгөө нэг би чадахгүй байна гэдэг юм аа нуух гад ингээд явж байгаа дотоод нөгөө шарахтай холбоотой болчихж байгаа байхгүй. Ийм маш олон сэтгэл зүйн зөрчил үүсдэг учраас өөрийгөө шүүхгүйгээр ингээд яг байгаагаар нь хүлээгээд авчих юм бол маш зүгээрээ гэж бодож байна. За тийм ингэж хүлээж авч чадсны үндсэн дээр дараагийн алхам руу орно гэсэн үг. За тэгэхээр 3 дахь алхам дээр өөрийгөө эдгээж ангааж өгөх хэрэгтэй болно. Өөрийнхөө доторх тэрийг шүүх гээд байгаа ямар хүн байна гэдгээ мэдээд авчгаар тэрийг ангааж эдгэж өгөх гэдэг алхам бас чухал болж байгаа. Бидний дотор тэр бага наснаас ингээд бичигдээд хураагдсан байгаа тэр бичлэгээ бид нар амьдрал дээр дахин одоо ингээд дараал тоглуулад байх юм уу эсвэл тэрийгэ бүр стоплоод cancel хийх юм уу гэдэг ямиг бид нэр өөрсдөө шийдэх байхгүй юу. Давтагдаад ингээд дахин тоглогдоод байх үед бид нэр дахиад чи биш тэгээд тухайн зүйлээ таниад анзаараад би юу чадахгүй биш ээ. Өөр нэг ийм зүйлийг ч гэсэн чаддаг болсон байна штэ. Энэ зүйлийг одоо тэгвэл би сураад авъя гэд ингээд өөртөө урам өгж өөрийгөө анзаарч өгнө гэсэн үг байхгүй юу. Өөрийнхөө тэр чаддаг зүйлийг бас жагсааж үчээд би ийм их зүйлийг чаддаг болсон байна штэ гэж ингэж өөртөө хэлэх юм бол бас илүү их зүгээр юм шиг байгаа юм л да. Тэгээ ингээ багаагаар өөртөөгөө ажиллана гэсэн үг. Эндээс өөрийгөө хит ч өндрөөр үнэлэхгүй, хит ч шүүмжлэхгүй тэр тэнцвэртэй тогтвортой бий гэдэг хүн үүсэж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр тайван нөхцөл байдалд амьдрч сурна гэсэн үг багаагаар. Тэгээ ингэснээр өөрийнхөө дотор бид нар амар амгалан оршиж сурна гэсэн үг байхгүй юу. Зүгээр л юу ч байхгүй, нэг тийм том магтаал байхгүй, юу ч шүүмж байхгүй, энгийн тэр би гэдэг хүн энгийн амьдралдаа би яг энэ байгаагаараа болж гинэ гэсэн тэр амар амгалан л би болгоно гэсэн үг. Энэ бол үнэхээр гоё. Би энийг бол маш гоё мэдрээд явж байгаа. Ер нь суралцаад ингээд нэрэл ерөөсөө хүнээс нэх магтаал байхгүй. Би өөрөөснийх өөрийгөө лаг болгох гээд байхгүй тий. Нэх учиргүй бас өөрийгөө шүүгээд байхгүй. Зүгээр л ингээд байгаараа байх чи ямар амар юм бэ гэж ингэж боддог болдог учраас энэ 3 алхмыг сурсны дараах би гэдэг хүн бол маш гоё болно гэж хэлмээр байна. Тэгээ эндээс альва зүйлийг эргээр хийж эхэлж чаддаг болдог байхгүй юу хүн. Тэгэхээр эргээр хийж эхлэн, эргээр харж эхлэн. За тэгэхээр энэ дээр дараагийн алхам орж ирнэ. 4-р үе шат юу хийх вэ гэхээр өөрийнхөө үг үйлдэлийг өөрчилж эхлэнэ гэсэн үг. Эерэг болоод ирсэн хүн чинь ерөөсөө өөрийнхөө үг үйлдэлийг өөрчилж эхлэх шаардлагатай болж байгаа мó гэсэн үг. Өдөр тутмын үйлдэл, дадал, за амнаас гаргаж байгаа үг гэдэг зүйл маш чухал байдаг. Тэндээс өөрийгөө үнэлж хайрлаж байгаа гэдэг маань ингээд бусдад харагдаж идэг байхгүй юу. Тэгээ үг үйлдэл хоёр нийлнэ гэдгийн чухлыг бас ойлгоод явна гэсэн үг. Үг үйлдэл хоёр зөрхөөр хүн ингээ өөртөөгөө бас зөрчилдөг. Би ингэж хэлсэн мөртлөө ийм үйлдэл гаргачлаа штэ гэж ингэж зөрчилдөг. Тэгэхээр өөртөөгөө таарч тохирч нийцхийн бас нэг үе шат руу орж байгаа гэсэн үг юм уу. Хүн тэгээ яг өдөр тутмынхаа үйлдэл үг биеийн хилэмжээсээ анхаарч эхлэх хэрэгтэй болж байгаа байхгүй юу. Алхаа гიშгээ сууж байгаа байдал тэр бүгдээсээ ингээд нэг учиргүй өөрийгөө би юм мундаг би юм гоё гэдээ ахгүй ч гэсэн чи чадж байгаа штэ чи хичээж байгаа штэ чи энэ байгаагаараа л хангалттай штэ гэд ингээд тэр өөртөө наалтах зүгнүүдийг хэлдэг болно гэсэн үг байхгүй юу. Ингэж 4 алхмыг хийж сурснаар бид нар аяндаа зүгээр л өөрийгөө яг байгаагаар нь хитрхийч үнэлэхгүй, хитрхийч шүүмжлэхгүй байгаагаар нь ингээд бий болгож чадна л гэсэн үг. Өөрийгөө үнэлэх үнэлэмж гэдэг бол ерөөсөө хитрхий би мундаг, би лаг, би одоо бүгдийг чаддаг
би өөртөө итгэлтэй гэж үнэлэх гээд ах тэр хуурамч үнэлэмж биш, бодитоор би ийм хүн шүү гэдгээл үнэлж сурах үнэлэмж юмаа гэдгийг л хэлэх гээд байгаа. Тэгэхээр бидний өдөр тутмын гаргаж байгаа үг, үйлдэл, хандлага, биеийн хилэмж гэдэг зүйлүүдээс өөрийгөө хэрхэн үнэлж байгаа үнэлэмж гэдэг зүйл гаднах зүйлд ч гэсэн харагддаг учраас байгаагаараа хангалттай гэдэг зүйлээр л өдөр тутмын амьдралдаа хандуул их гоё юм шиг миний хувьд бол санагдаж байна. За тэгээд та бүхэнд манаас ямар санал бодол зөвлөгөө байна, тэрийгээ бас надтай хуваалцаараа. Тэгээд миний өөрийн туулж мэдээд суралцаад ойлгосон зүйл бол ийм байна. За тэгээд дараагийнхаа бичлэгээр дахин уулзцгаая. Баярлалаа.